Зохиолч Мишгийн Жавган хайдаг инг өгүүлэлэг. Хаврын хавсрага салхи шороонд гэр хөвхөлзөн аманд газар амтагдаж араанд элс шажигнаад татаж үйсэн өрхний сэжүүр дээвэр дэлтэн. Яндан хонгинон тооны цамхраанд хавраад хан янгихтуу аваа тасрахгүй н дэргэд хин нэг нь яншин өглөж гиншин ойлгохтой адил сэтгэлд зовёртай. Би байд суу харгаавалж ядахтаа гадаагаар юу гэж бодтол ингээ гунгнах чимээ гарч бүхий л биеийг минь баглаад авах шиг боллоо. Төдөлгүй ингийн гомдол тооёо юнглуулан гунган буйлах, должид эмэгний харуусал уйралтайгаар хөөслөн аргадах хоёр хослон, чухмал уйллаа тэгчүүд бие биендээ учирсан гонигт совлонгоо хүүрнэлдэн өгүүлэлцэх мэтээ. Хэдийгээр нэг нь хүн нөгөө надгуусч гэлээ энэ хоёрт ижил төстэй зүйл нэжгээд байх шиг санагддаг юм. Должидгой бол насаар манай хаяг бараадан яваа ядарсан ганц бие хөгшин. Залуудаа 10 гаруй хүүхэд төрүүлсэн боловч нэг нь ч тогтоогүй. Харин хожим савны өвчнөө бариа чимч домч нараар аргалуулсны дараа насны бөксөнд нэг хүү төрүүлсэн нь хүн болсон боловч тэр нь хаяа бууж мурдхоос хитэрдэггүй. Амьдралд нэмэргүй, хэнэггүй эцгээ дуурайсны хүү ихийн санаа үрийн санаа ууланд гидгийн үлгэрөө цэргийн аль паахаар яваад хотоос эргэж ирсэнгүй, амьд эмэнд яваа сурагтайгаас цаашгүй. Энэ нэг нас бид хүрсээр 3-4 удаа ботголоод байгаа авч төлн тогтсонгүй. Жил өнжөөд л хаврын хаврт ингэж өгүүлээ үздэг амтан. Өнжөөд ботголдог ингийн хувьд энэ олон төл байлгүй яах вэ? Ямар сайндаа л хайдаг шарагчинг нэр авч байх вдэ. Гэвч түүнийг мэдэж оншилж имшлэх хүн манай энэ хонхортол лавгүй бололтой. Энэ үйл тамтан бусад малаас тэр бүхэл ухаанд хүмүүн биднээс жилүү үр төлдөө онгоцдгийг нь яалтай билээ. Ам тавиад хичнээн хонлоож салж хагасч чадахгүй. Миний үр босоод тэрэндээ гэсэн янзтай гордлого нь юр тасрахгүй эргэж хурахсаар байх нь тун зовлонтой. Хаваржин элегэнтлээд хайчихнаа. Ногоо цагаа дэлгэрсэн зуны сайхан цагт хөхтөлнгэн чинрээд ирэхээр бусд бодохтой ингэдийг харж тэсч байж ядахтаа эзэндээ л зорин ирж зовлонгоо нэмгэлж байна даа гэмээр. Ийм үедээ тэр хоёр чухамдаа биенийхээ үр төлийг нь ч их эцгийг нь чорлож байх шиг бодогдно. Хайдаг ингэний зовлон гэж хүн мэдэхгүй л болохоос ямар хүнд хэцүү байдаг бол. Должидгоо алдсан ихний хүүхдүүдийнхээ үед их л уй гашуу болж айл сайхалтынх нь түүнийг хөдөөлүүлээд нүдэнд харагдахааргүй болсноос хойш багаар тайвширч хоногоор мартагцаар гайгүй болдог. Сүүлдээ бүр зовлондоо дасал болж эндсэн үрээ өөрөө морин дээрээ өртлөн давхиж хээр аваачиж нутглуулан дэрэгд нь баахан уйлж ирээдэл юу ч болоогүй юм шиг царай гарган явахыг хичээдэг байсныг нь манайхан өнөө хүртэл ярилцдаг юм. Гэтэл шарагчинг бол тэсвэр. Өглөө бусад инг тэмээдтэй цуг залж хүчээрч хамаагүй хөөгөд явуулахад дөнгөж нэг давцог толгой давуутал мартснаа санах мэт урт уртаар уянгалуулан буйлсаар зогдор хөдлөсөөр эргээд л ирнэ. Тэр бүрийдээ саамсчихсан эрх хүчээр дэлэнг нь хөнгөлж зовлонг нь нэмэглэх гэхтээ должидгоо хувин барин тасаж очоод үгсэн ботхыг нь өнөрлүүлэн зогсоож аргадан хөөсөлсөөр сааж гарна да. Тэгтэл үрдээ харуулсных ч юм уу, эмэгний хөөслөختөө аялгад уярч хайсных ч юу, хоёр нүдний нэлмэс хэлхэн тасарсан сувж шиг том томор бөмбөрч эхлэх агаад үүнтэй зэрэгцэн эмэгний нэлмэсч хоёр хацрыг нь даган зам татуулан урсна. Хэдэ ийм үед нь ч ёстой нүд халтраад харах янзгүй дээ. Энэ хорвоогийн их хямтад гэдэг ялгаагүй ийм байдаг бололтой. Нэг хавар цөхрөхтөө түүнийг хүнтэй адил санаад нэгэнтээ босч ирэхээсээ өнгөрсөн ботхыг нь нүднээс нь далд хийж мартаг нуулах санаагаар хээр аваачаад болчихсон чинь яасан гэж санана. Ийш тийш ирж харайлгаж буйлж гунган хүнээр юм бол орилж бахирч гүгээд ууж идэх унтаж амархаа мартчихсан. Тэгээд нөгөө өгсөн ботхныхаа газар дээр очиод нулимс бөмбөрүүлэн гунганаж нэхэд байх нь тэр. Холдож нүгээд ч ялгаагүй. Хичнээн хол газар тугаад очлооч буцаж гүйж тэр газар дээр ирээд л уйлаад л байна. Чингисийн онгоныг нууцлах гэж газар дээр нь ботгалж ингээр туршилт хийсэн тухай яриад байдаг нь ч үүнтэй холбоотой биз. Инг гэдэг тэр тусмаа хайдаг инг гэдэг ёстой хэцүү амтан. Тэмээний том хүрнүүд хичнээн тунгалаг билээ.
Зэлэн дээр хаяа очиход бидний дүрс тэмээдийн нүдэнд үгүй яг л нөө шагавраар хардаг бөмбөлөг шайрагт буулгасан гэрэл зураг шиг тов тутхан харагдаж байдаг та. Гэтэл хайдаг шарангины нүд ил хит хоногт яг л түргэн ундрахтай худгийн ус шиг нулимс нь үргэлж цийлээд мэлтрээд л ирнэ. Хүний үзэж туулах амьдралд ховорхон тохиолдосэй гэж бодох юмны нэг хайдаг ингэний зовлон мөнөөс мөндөө. Хавсрах салхи гэрийн бүрээс хөвхөлзүүлж яндан хон ян дөнгөнсоор. Гадаа хайдаг инг гонгон нь долждгой хайлан уйран хөөсөлсөөр л.